Хууль зүйн Улаанбаатарын цагдаагийн газар болон өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчдийн клубээс хамтран аюулгүй гар утас аяныг зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд 1 сарын хугацаанд иргэдээс хандивар гар утас цуглуулан хүчирхийллийн хоригдж байгаа охид эмэгтэйчүүдэд гар утсыг өгч улмаар тусламж дуудах бололцоогоор хангах юм байна. Өөрөөр хэлбэл яг биетээр нь гар утсыг цуглуулна гэсэн үг. За энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бол хамгийн түрүүнд өөрсдөө дарамтанд байгаа хүмүүс бол харилцаа холбооноос салдаг байгаа. Харилцаа холбооны өөрсдөө биед нь гар утас байдаггүй юм уу, эсвэл тэрүүгээр нь холбоо бариулдаггүй юм уу? Ийм дарамтанд бас давхар өртдөг учраас энэ гар утсыг биетээр цуглуулж хүмүүсээс хандив цуглуулснаар тэр хохирогчдод бас дэмжлэг үзүүлэх. За энийг бол хууль зүйн яамны харандаадаг хамгаалах байраар дамжуулж замун хамгаалах байранд хандж байгаа хохирогчдод зориулж тараагдах юм байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хилцүүлж батлуулахаар ажиллаж байгаагаа хууль зүйн яамнаас мэдэгдэж байна. Энэхүү хууль батлагдсанаар за яг ер нь бол ингээд одоо бол жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхдүүд бол яадаг вэ гэхээр цагдаа дээр очиод нэг 20,000 төгрөгөөр ч юм уу нэг өдөр саатуулагдаад гарч байгаа. Энэ бол мэдээж эртэл учирснаа шалтгаалаад гэмт хэрэг болсон тохиолдолд бол шүүхээр ял шийтгдэнэ гэсэн үг. Нэгдүгээр ял шийтгдэх эрх зүйн яг урд нь бол одоогийн хуулиар ч гэсэн бий. Гэхдээ бид нар тодорхой наривчсан жишээнүүд дээр ингээд ирүү үсэд явна. Шүүхээр шийдвэрлэгдээд мөн дээрээс нь жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг сургууль шүүхээс ял оногдуулахтай тийм үү. Энэ хүчирхийллийн эсрэг өөр нь юм яриулах тий олон нийтэд жишээ нь ингээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол ийм байна, эсвэл хүчирхийлэл гэдэг маань ийм байна гэдгийг бол жишээ нь шүүхээс даалгах ч гэдэг юм уу. Их мэтлэн сайн зүйлүүд бол гарч ирнэ л гэж бид нар харж байгаа.